Бүгдээрээ сайн уу? Хайли байна. За дараагийн имжлэгтээ тавтай морил. Энэ бичлэг өглөөг өөрийн болгох нь гэсэн playlist series-ийн дараагийн бичлэг байгаа. За энэ бичлэгээр би яг өглөө босоод би өөрөө юу хийдэг юм бэ? Яг ямар рутин буюу дадлуудыг ингээд өөртөө бий болгож байгаа юм бэ? Тэр нь яг ямар үр дүнд хүргээд байгаа юм бэ гэсэн богинохон бичлэг. Богинохон одоо яг та яг өглөө босоод нэрээ тэрийг хийж болох юм байна, энийг хийж болох юм байна, энэ ажлаа амжуулах юм байна гэдэг одоо санаа аваасаа гэдэг үснээс миний morning routine гэдэг бичлэг орж ийн. За өглөөний сэрүүлэг бол ерөөхдөө би утсан дээрээ тавьдаггүй. Amazon Echo гэдэг ерөөхдөө нөгөө цаг нь харагдчихэдэг. Тэгээд яг тэрэн дээрээ яг сэрүүлгээ тавьчихдаг. Тэгээд сэрүүлгээ яг нөгөө дарж physically дарж яг тэрэн дээр нь scroll нөгөө stop button ч юм уу те зогсоодог төвчлөр ч юм уу тиймэрхүү юм байхгүй учраас заавалчгүй одоо тэгээ Alexa stop ч гэдэг юм уу те ингээд сэрж хэлэх шаардлага гардаг. Тэгэд энийг бол яг тохируулж өглөө босно гэдэг шийдвэрээ гаргасныхаа дараа авсан. Маш олон юм хийж болно. Amazon Echo-гоор тэгээ цагаагаар асууж болно. Тэгээл play music байж болно. Жижиг спикертэй дээрээс нь цагтай. За тэгээ таймер тавьдаг. Ерөөхдөө ингээд хажуудаа уцаа байлгахгүй тулд цагаа харчдаг. Өглөөнийхөө сэрүүлгийг тавьчихдаг. За өглөөний сэрүүлэг бол ерөөхдөө 4:30-аас дуурайд. За тэгээд зарим үед бол яг 4:30-таа шууд босно. За зарим үед 4:40 ч байдаг юм уу тэр хавцаа босно. Хамгийн түрүүнд өглөө босоод юу хийх хэрэгтэй вэ гэхээр hydration буюу ус уух. Ус уух нь надаар хэлүүлэхгүй бүх хүмүүс мэдж байгаа ус уух нь хүний биеинд ямар хэрэгтэй те хэдэн хувь нь 70-аас дээш хувь нь хүний биеийн уснаас ингээд бүрддэг гэдээ маш сайн мэдж байгаа. За би ус уух өглөөнийхөө нэг дадлыг ахаад витамин уух пробиотик уух гэсэн дадалтай хооронд нь холбоод өгсөн. За тэгэхээр өглөөний одоо миний өглөө босч байгаа гэсэн дадал нь аль хэзээний ингээд ийм 2-3 дадлыг бас ингээд хоорондоо холбогдсон дадлуудыг үүсгэсэн гэсэн. Өглөө бослоо, ус уулаа. За тэгээд пробиотик уулаа гэсэн энэ юмыг бол бүр юусаа алхасдаг. Энэ рутинынхаа дараа би journaling хийж үзэж байгаа. Би хизээч амьдралдаа өөрийнхөө амнаас journaling хийж ин гэдэг юм уу тэмдэглэл бичиж ин гэдэг үгийг гарна гэж бодож ирсэнгүй. Гэхдээ бас өөрчлөгдөж болдгийм байх, гардгийм байх. Тэр нь маш их сонио. Жижигхэн өөрийнхөө төхөөг ярих юм бол би өөрөө бага ангиас айгуу тийм муухай бичгтэй. За би ер нь бол ингээд хүмүүс ингээд намайг чи ямар муухай бичгтэй юм бэ? Би муухай бичгтэй, би муухай бичдэг. Би ингээд муухай бичдэг учраас тэмдэглэхтэлгүй би өөрийнхөө дэвтрийг хүртэл яг ингээд хараад ойлгодгүй байсан. Одоо жишээлх юм бол 10 жилдтэй ингээд хүүхдүүд ингээд дэвтрээ өгөөч, дэвтрээс чи ингээд энийг харах гэсэн гэхээр өгөөд явуулдаг. Гэхдээ яг хүндтэй яг миний юу бичснийг ерөөсөй ойлгож чаддгүй яг тийм хэмжээний бичгтэй. Тэгээд ингээд хүмүүс бас ингээд хэлээл өч юм ямар мухаа бичдэг юм бэ мухаа бичгтэй гэхээр тэрийг ерөөсөө ингээд тархинаас суулгацсан. Тэгээд би дэвтэр ингээд айгуу гой харагдсан ч гэсэн ерөөсөө авдаггүй. Яагаад тэгэхээр би мухаа бичгтэй юм чинь бичиж чадахгүй штэ. Бичснийг ойлгохгүй штэ гэдэг юм уу. Тэгээд ингээд байгаад байдаг гэсэн. 24 оноос яг ингээд ахуулаад яг ийм 24 оны планерын дэвтэр найз маань бэлэглээд тэгээ тэрэн дээр яад юм бэ зүгээр ингээд бичээл үзье л да. Тэгээ амар урт юм бичих шаардлагагүй би ямар ном бичих гэж байгаа үстэй биштэй гэсэн одоо хандлагаар хамгийн ихнийхээ юмнуудыг бичээл үзэх төлөвлөж эхэлсэн. Тэгээд тэр нь ингээд яг зарим өгнүүдийн өөрөөгөө бас ойлгохгүй байсан ч гэсэн яг тийм баг багаар нэрээ ингээд бичээд бичсэн юмаа буцааж хараад парсан юм дээр анализ хийх нь ингээд ямар үр дүнтэй юм бэ гэдгийг бас маш сайн хараад тэгээд миний ерөөхдөө ингээд ийм YouTube-аар харж байгаа тэг ингээд уншиж байгаа үзэж байгаа одоо ийм ном бичсэн хүмүүс ерөөхдөө л ингээд бүгдэрийн хэлдэг юм journaling те эсвэл morning journal, morning gratitude өглөөний одоо ингээл талархлаа бичдэг дэвтэр өглөөнийхөө одоо ингээл diary гэл өдөр тутмынхаа өдрийн тэмдэглэл гэл жоохон бахад аягүй ярьдаг байсан. Тэгээд энэ ямар их чухал вэ гэдэг үгийг бүр ингээд маш олон хүмүүсээс ингээд сонссныхаа эцэст за би одоо яг өөр дээрээ туршиж үзье. Тэгээ би яг чадах юм уу чадахгүй юм уу би яг өөрийнхөө бичснийг тэ харж чадах юм уу уншиж чадах юм уу гэдэгтэйгээ бүр нүүр тулсан. За тэгээд хамгийн ихэнд бол тэмдэглэлийн дэвтэр авсан. Айгу гой баал авсан. Тэгээд би өмнө нь бол ингээл амар юмыг хурдан хийх хэрэгтэй бичих мөртлөө амар хурдан ингээл хурдан бичээл ингээл хийдэг гэсэн. За тэгээд яг өөрөө ингээд тайван баг багаар ингээд бичээд үзсэн чинь нэрээ би яг бичсэн нь одоо ойлгож исэн. Тэгээд тэрэндээ ингээ баг багаар ерөөхдөө ингээ дуртай болоод байгаа. Тэгэхээр усаа уучаад витамины уучаад дараагийн хийдэг юм юу гэхээр би утас одоо дэлгэц бүх юм асаагаагүй байгаа шүү дээ. Энээс өмнө би шууд яг тэмдэглэлийнхаа дэвтрийг аваад за надад бол яг 3 төрлийн өөр тэмдэглэлийн дэвтэр байгаа. За нэг нь бол арай дижитал магийн буюу яг өдөр тутмынхаа
одоо ажлынхаа to-do tasks ч юм уу те ажлынхаа холбогдолтой юмнуудыг бичдэг, нөгөөх нь яг хувийнхаа одоо юмнуудыг бичдэг, яг хувьдаа юу тохиолдсон, одоо юу те гэр бүлд яг юу төлөвлөж байгаа, юу яаж байгаа. Нөгөөх нь бас арай илүү бизнес талтай ч гэдэг юм уу те юм ерхий одоо нөгөө budgeting, finance гэдэг арай том тал руугаа ч юм уу. За ингээд ерөөхдөө энэ гурыгаа барьж аваад за нэг 5-20 хүртэл бичдэг. Эхэндээ би бол хүмүүс ингээл 30 минут бичин гэхээр 30 минут юугаар бичдэг байна баг. Зохиол бичиж байгаа мó гэж боддог байсан чинь одоо харин бүр өөрөө яг тийм цаг хугацаа зарцуулсан. Ерөөхдөө яг ингээд ийм рутин үүсгээд одоо жишээлх юм бол ингээд дадал үүсгээд за тэгдэг болсон. За хамгийн түрүүнд би одоо одоо яг өмнөх өдөр нь ямар нэг юм босноо сонирхолтой болсон ч байсан болоогүй ч байсан юу хийсэн яасан хийснээ бичээд тахаар ингээд тэр нэг тийм айгүй хэрэгтэй одоо тэгээд өөрийнхөө одоо ингээд нэг юм жоохон сэтгэл дундуур байсан эсвэл айгүйх баяссан эсвэл ингээд яахаа мэдгүй байсан зүйлүүдээ бас ингээд бүнэхээр яах ч болохгүй байсан гэд бичгээд бас их сонир мэдрэмжлүүлдэг юм билээ буцаага тэрийг харахаар за тэгээд сарын дараа ч юм уу 2 сарын дараа харахаар тэр нь үнэхээр яг яагаад надад нэг тийм мэдрэмж төрөөдсэн бэ гэдгийг илүү олоход туслан төхөмтэй байсан. За дараагийн бичдэг хэсэг маань энэ journaling юу байдаг вэ гэхээр ерөөхдөө 7 хоногийнхаа төлөвлөгөөг ахижныг хараад 7 хоногт миний одоо яг энэ хэдий хийх ёстой гэсэн зорилготой юмудаа ерөөхдөө дахиад нэг харцдаг. За тэрэн дээр нь болохоор ерөөхдөө нэг өглөөнийхөө одоо яг тэр өдрөө төлөвлөсөн ажлууд маань яг аль нь илүү чухал вүлээ? Алийг одоо заавалчгүй хийх шаардлагагүй эсвэл өөр хүний хийгэрэй гэж асууч болох вүлээ? За дараагийн сонирхолтой нь бол би энийг ариун оюуны дэвтэр дээр хөтлж байгаа. За яг өдөртөө зарцуулсан мөнгө одоо нэг expense зардал тэгээд юугаа зардлаа тэгээд орлогоо бас яг бичиж үзэж байгаа. Тэр нь бүр үнэхээр маш хэрэгтэй байсан. За 1 сарынхаа зардлыг хараад бүр шоконд орсон. Тэгээд хэрвээ би яг өөрийнхөө хувьд бол би үнэхээр одоо ингээл санхүүгийн хувьд ингээл ямар нэгэн одоо үнэтэй зардал гарахгүй ч гэдэг юм уу. Яг л амьдрал хэрэгтэй юмнуудаа хийгээд байна гэж бодсон ч гэсэн маш их мөнгө ингээд гараа авчихсан байсан. Тэгэхээр тэрийг өмнө нь ингээд бичээгүй байхдаа яг ямар хуу зардал гаргаж ирсэн гэдгийг би үнэхээр бас тааж мэдчихгүй байна. Хэд дахин өндөр байх бах. Миний одоо ингээд яг дотроо тооцоолж байгаагаар яг энэ нэг сар айгүй гайгүй өнгөрлөө гэж бодсон ч гэсэн нэлээд өндөр зардал гарсан байсан. За тэгэхээр тэрийгэ бичсэн. Тэр нь бол яг 7 хоног цартаа харахад айгүй зүгээр юм лээ. За ингээд ийм ерөөхдөө ингээд ийм өглөөний journal бичээд яг тэмдэглэл хөтлөөд за тэгээд плана ахиж нэг хараад тэгсээр ерөөхдөө 5:20 морь юм уу 5:30-ийн хооронд өнгөрнө. За тэгээд ерөөхдөө 5:30-аас 7 цагийн хооронд яг миний deep work section буюу яг Pomodoro техникээр яг тэр өдрөө юу төлөвлөсөн байгаа тэр ажиллана. 1 дахь 3 дахь 5 дахь өдөр гэх юм бол яг KBS business дээр ч гэдэг юм уу те 2 4 өдөр дээр арай илүү шинэ юм сурах дээр сурахад яаж суралцах уу одоо жишээлх юм бол тэгэл аюул олон сурч эхэлж байгаа те видео edit хийх юм уу бизнесээ яаж хийх бизнесээ яаж өргөжүүлэх ямар документууд бэлдсэн байх хэвээр одоо тэгэл AI гэж бүр сурах юм маш олон байгаа учраас тэднэрийнхээ өөрийнхөө гаргасан планингийнхаа дагуу төлөвлөгөөнийхөө дагуу тэднэрийг хийж эхэлнэ гэсэн. За тэгээд өглөөний 7 цаг боллоо. Ерөнхийдөө 7 цаг ингээд болоод ирэхээр би нөхөр охноос ирээгээд тэгээд өглөөнийхөө одоо яг цэцэрлэгтээ явах ингээд өглөөний цагаа бэлдэх ч юм уу. Тэгээд ингээд арай өөр болоод явчихдаг гэсэн. Тэгэхээр яг миний өглөөний 4:30-аас эхлээд за яг ингээд ийм 7 цаг хүртэл яг өөртөө зарцуулах цагтай яг өөртөө яг нэг анхаарлаа төвлөрүүлээд хийх хэрэгтэй тэр юмаа бас ингээд хийж амжуулаад за тэгээд бас төлөвлөгөөн дээрээ суугаад яг богинохын хэмжээний ч гэсэн юм journal хөтлөөд за тэгээд өөртөө хэрэгтэй habit буюу бас нэгэн дадлыг хэрэгжүүлээд тэ ус уугаад витамин уугаад за тэгээд биний бодлоор одоо яг ингээд яг энэ дадлуудаа одоо яг гой суугаад эхэлснийхэн дараагаар нь ингээд багаар дадал юм их. Түүнээс бол ингээд нэг удаа за би босонгуудыг нь одоо жишээлх юм бол босныхаа дараа ингээл йога хийгээл йоганыхаа дараа одоо юу гэдгийг одоо ямар нэг ингээл өөр тийм айгүй олон бүч хөдөлмөр зарцуулахаар дадлуудыг ингээд ороолоод өгчих юм бол тэр нь ингээд тарих толгоонд ийм олон юм хийгээл тэрийг яг үнэндээ бол яг өдөр болгон тэрийг хийхэд бүр маш хэцүү. Тийм учраас дадлыг зуршлахыг одоо ингээд яг багаар одоо эхнээс нь нэгийг одоо миний хувьд өглөө эрт босох ингээд дадал болгочлоо. За өглөө эрт босохтойгоо бүр арай ингээд ийм амархан дадлыг хамттан болгоод өглөө тэр нь усаа уугаад
витамин авах. За тэгээд тэгснийхаа дараа одоо би яг ингээд journaling өглөө болгон би ингээд ийм одоо нэг талархсан ингээд бичлэгээд юугаа ч юм уу талархсан юмдаа ингээд нэг өгүүлбэр ч гэсэн би зүгээр ингээд амьд байгаадаа талархаж байна. Одоо ээж маань аав маань хажууд маань байгаа те их жах маань ингээд гэр бүлтэйгээ хаз жаргалтай сайхан байгаадаа талархаж чинь гэдэг юм уу те. Өмнө нь ингээд ийм хүн юм сонсохоор бүр ингээд аюу тийм бүү гэдэг штэ те. Тийм spiritual ч юм уу өмнө нь ингээд ийм сонсохоор нэг тийм итгэдэггүй одоо нөгөө нэг хин хошин шог дээр ундурмагийн хэлдгээр би гийгэрсэн ингээд нэг тиймэрхүү тийм ярьдаг гэж боддог байсан. Гэхдээ яг үнэхээр яг тийм gratitude гэдэг одоо ингээд нэг тийм өөрийнхөө амьдрал талархаж байгаа юм а бичээд ихсэн чинь бүр ингээд тэр нь айгүй тийм гоё эерэг байдлаар нөлөөлөд ирсэн байхгүй юу. Тийм учраас та эдийг бас ингээд намайг бас тэгж ийн гэж бодохгүйгээр өөртөө хэрэгжүүлээд үзээрэй гэж бас хэлмээрээ нэг удаа ч гэсэн 2 удаа ч гэсэн 3 удаа ч гэсэн за тэгээ болох юм бол арай илүү дадал болгох төвшөнд. За тэгэхээр миний хувьд бол яг энэ хэдийг бол дадал болгочлаа гэж би бүр ам бардам маш өөртөө ихтэйгээр хэлмээр байна. За тэгээд одоо journaling буюу яг ингээд бүх дотроо юу болж байгаа бүх юмнуудыг ингээд цаасан дээр буулгаад за төлөвлөгөөтэйгээ холбоод заавалчгүй одоо ингээд journaling хийнгээл гэдгэнд яг төлөвлөгөөгөө хийх биш шийдэ биш юм байлээ. За миний хувьд бол ингээд journaling хийхээр заастаа би тэдэн цагтыг ингээд илүү планыхаа талаар ингээд бодоод байсан. Тэгэхээр journaling буюу өдрийн тэмдэглэх хөтөлбөр гэдэг нь би хинтээ уулзсан, надад ямар сэтгэл төрсөн, надад юу тохиолдсон гээд ингээд бүх юмнуудаа маш сайхан гаргаад бичгээр бас нэг ингээд ийм дотроо бодож явсан санаа зовоод байгаа юмнуудаа ингээд харахад тусалсан. Түүнээс би яг тэр өдрөө ингээд нэг юм айгуу сонир юм санаа зовоод байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөдсэн. Тэгээ маргааш өглөө нь яг юу болсон талаараа бичихэд одоо жишээлбэл тэнд нэг ингээд асуудал байгаагүй. Би тэр хүнтэй одоо тийм одоо нэг холбогдно хичээд хэлж чадаагүй байсан болохоор тэрэндээ ингээд санаа зовоод яг юун дээр ингээд анхаарал маань яваад байсан бэ? Тэгээ юу хэцүү санагдаад байсан бэ гэдгээ олж авахд айгу сайн тусалсан. Тэгэхээр таад маань өглөө босоод яг өөрчлөлт хийх чухал юмнуудаа за тэгээ юу дадал болгомоор байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд өглөө босоод яг өглөө босох гол шалтгаан чинь юу ингээд би бас нэг хамгийн ихний видеон дээр дурдсан. Яг тэр видео одоо тэр яг холбсон юмаа яг цагтаа хуваагаад за тэгээд яг ингээд ийм л юмд би цаг гаргамаар байгаа штэ гэдэг юм уу. Одоо нэг нялх хүүхдүүдтэй ээж аваа гэх юм бол өдөржингөө ингээд хүүхдүүдтэйгээ ингээд байгаа л те цаг хугацаагаа өөртөө зарцуулж чадахгүй байх юм бол өглөөш тусаад яг гоё skin care хийдэг ч юм уу те өглөөш тусаад маск тавьдаг өглөөш тусаад айгүй гоё тухтай усанд орчдөг. За тэгээд гарч ирээд нэг гоё 50 тухтай халуун кофегаа уучдаг. Эсвэл өглөөнийхөө цайг тэг ингээд юм тухтай бэлддэг яг нэг тийм ч гэсэн орчин хүн болгонд хэрэг болж болно. Тэгэхээр заавалч өглөөр тусаал би ажил хийн, би сурна ингээд авахгүйгээр яг өөрт чинь хэрэгтэй байгаа тэр цаг хугацаагаа яг өөртөө гаргахад бол өглөөний цаг үнэхээр хэрэгтэй. За тэгээд энэ удаагийн бичлэг өглөөг өөрийн болгох нь зураг бичлэгийн нэг байлаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа. Баяртай.